Гэхдээ чи ийм өхрийн нүд шиг юм яах вэ? Би ч одоо генерал дооцоор л ерөнхийдөө сөөж уудсан штэ. Муухай даргалах шүү нээр тий. Яг одоо манай Монголын 5 цулын шүл байгаа байхгүй юу? Гэтэ гоё амт болтасаа. Шар тайлдаг шүл авсаа. За уус юм уу? Тийм. Микро тэр нэг ёстой янзтай гоё хоолны газар ороод ирсэн. Та нартай ёстой гоё хоол танилцуулах гад. Улсын циркийн зүүн талд Сүндэгүү гэдэг газар орж ирсэн шүү. Шар тайлдаг шүл авсаа. За уус юм уу? Тийм. Макколи уусан. За. Нөгөө нэг дээр үн яг нөгөө гоё сөөж уусан. Тэр найс нь шартаагүй. Би нөгөө юу штэ нөгөө да бидний сүндэг авсан шүү. Сүндэ. За сүндэ гоё шүү те. Гоё штэ. За хоёул ямар ч хэлсэн шүлнөөсөө нэг идэв та. Гадаа өнөөдөр жоохон даарчлаа. Энэ өштэй. Таадаг гэдэг нэг юм савс байгаа. Таадаг. За энэс өгшөөч. Наад шүлний ерөнхийдөө жоохон давс бахтай байдаг гэж байна анханасаа. Энэ болохоор нөгөө юу штэ. Самархой. За энэ тийм. Гэтэ наас нь хоёрыг хийчих заяа. За. За хоёул ихтэй шүлнөөсөө барьчаа. За. Муухай даргалах шүү нээр тий. За сайхан барьчих. Тэгээд яг өлсөд бүр баларч штт. Янзтай шүү. Өнөө бүр штт. Нөгөө сүндэгүүч нөгөө юу штэ. Ахааны бүр. 5 цул. Тийм. Яг одоо манай Монголын 5 цулын шүл байгаа байхгүй юу? Гэтэ гоё амт болтасаа. За минийх юм байна. Дууяатай, өндөгтэй, загсны шүл. Амт нь өстө үнэхэр гоё юм байлаа. За кимчиг нэрчээ. Гоё юм. Нөгөө борцолсон загсыг шууд шүлэндээгээ ботгоцсон. Гоё амт орсон ууслаа. Загсны шүл гэхэд маш гоё. Зөөлхөн. Ой. Энэ хөөтөн ч одоо халуун шил угаал байж байгаа шүү дээ. Нөгөө солонгос кинонд гардаг сүлнүүд эзтэй. Шинж нөгөө сүндэ шүү дээ. Энэ сүндэ юм уу? За энэ ч нөгөө гахааны нөгөө нэг гэз нөгөө пүнтүстэй ийцэн. Бас амт ямар маягтай гоё юм бэ? Гоё юм. Энийг нөгөө юутэйг ойлгох юм байна шүү. Нөгөө соустайгаа. Тэсээ энэ гоё соус. Эндээ сайхан дүүрээд ингээд нэг жоох хамтлах шүү дээ. Шөлөө хөтгөрүүлээд байгаа шүү дээ. Шөлөө хөтгөрүүлдэг бас нэг гоё юм юу байгаа. Энээсээ шүү. Тэгээ наад хийсэн бэ. Энээсээ сагаа чи. Хаа. За хоёулаа нэг хийж чадахгүй. Өөлөөс юу байгаа. Одоо хөдөн байгаа чинь. Өгсөн чамд энэ юу хийж өгье? Нөгөө 24 оны яг ориг сөөж шүү дээ. Яг ориг сөөж. Энээс жоохон гараас жоохон өндөртэй. За найс нь чамд хийж өгье. За би чамд энээс хийж өгнө. Хөгшин чинийхээ суухгүй. Би өөр юм уу? Би чамд ер нь гараац өндөртөөг нь чамд өгөх гээд байна. Би өөрөө бас нэг эрүүл мэндтэй боддог хүн болохоор гоё нөх гэдэг байгаа байхгүй юу? За. Зеро шугар гэдэг да. Сахаргүй ихсэн мөртлөө ийм сүйж уурсан биз дээ. Яхан томор их юм жижиг юм уу? Чи ийм өхрийн нүд шиг юм яах вэ? Би томор авах юм уу? За өгшний дууч. Ясын бүр төр төмбөр. За. Жохон нэмэчтэй чи одоо русский школа. Тийм. Би ч одоо генерал дооцоор л ерөнхийдөө сөөж уудсан штэ. Яа. За. За эрүүл төлөө. За, өстой гоё шүү. Тэвстэй. Тэтгэв. Содосоо. Энэ их гоё юм байна. Энэ одоо арх мартсан боцгох. Энэ яг шүүжүү гэхээс юу шүү. Сакэ шиг амттай шүү дээ. Би ингэж ойлгосон байхгүй юу? Айгуу гоё. Арх чинь хүнийг таргалуулдаг гинэ. Тэгэхэд зээр шүүгэр буюу одоо грегус чинь манай нэг томчууд дуугаад байдаг шүү дээ. Яа энийг ясна сөөжөөний грегус ч одоо энэ л байгаа байхгүй юу? Одоо ганцхан энд байна. Улаанбаатарт ганцхан энд л байна. Энэ солонгосоос орж ирдэг юм уу те? Гэхдээ энэний материалууд нь өөр юм байл. Одоо энэ латегийн одоо хар перц байгаа шүү дээ. Би одоо нэрийг хэлээд яг хүний бизнес бол хаачин зарим том дэлгүүр дээр ороод энэ юу хар перцийг авахаар амт орохгүй байгаа байхгүй юу? Энэний хар перц нь шал өөр юм байлээ. Тэгээ энд бас нэг янз янзын гоё хоолууд байна. Ер нь голцсон шүдний газар. За өгшин барьлаа. За барь. За хүш найс сая даарч орж ирсэн да. Хөлсмөс гоож чадсан хачин болно шүү дээ. Манайхан та нар дараа ийшээ орж ирэх юм бол жоохон даарч байгаа л орж ирээ сайхан сөөжүүнээс уугаад халуун шүлээ идэхэд удаа. Хүш макколи байгаа шүү дээ. Хөгшин макколийн аягүй дуртай шүү дээ. Одоо нэгээс манай Монголын айр гэлдээ.
Би Макколи дээр нэг оногоо олсон шүү дээ. Солонгос явж байгаа. Ачаанд байсан 2 литр Макколиг маань хурааж авах гээд онгоцоор явахгүйгээд тийм чи аялдаа нишгээд шууд би газар дээр нь 2 литрийг хусаад. Тэгэхээр солонгосчууд ааста баяр хүргээ мөргээ гэж шүү дээ. Янзтай болсон шүү дээ. Ер нь солонгост очиод нэг гоё юм шигдаанд нэг сайхан гоё ингээд шүл идээд Макколиг авах гоё шүү тий. Өнөөдөр гоё хүүтэн өдөр байна. Ахта нэг кичг гээд нэг оногоо байдаг шүү дээ. За барьч. За. За ирүүлэг хэдлээ. Ирүүлэг хэдлээ. Яа, энэ чинь хамаагүй хол болж байна. Дараад исэн үн чи одоо ч халууцаад ч бие тавиараа сонирн боллоо шүү. Энэ газрын эзэн бас айхтар хүн байна. За. Солонгос нөхөр байгаа байхгүй юу? Тэгсэн чинь би энэ зургийн анхын логог нь харчаад орсон чи юу гэж гайхсан гэж. Нөө манай давгаа энд гоё ресторан нээсэн байна гэдэг логог нь харчаад бас давгаа бас мундаг хоолны газар үйлчлэгсэн чинь давгаатай хайрхан зэрэг нөхөр үү? Тийм юм. Зан ааш маш сайхан солонгос үлээ. Ер нь Атманду маягтай нэг тийм чөөжүүгийн солонгос шиг санагдаад байгаа байхгүй юу? Том ах шиг үү? Солонгос Атманууд гэдэг нэ. Өмдөө ингээд дээшээ татцсан. Бараг энэ хүртлээ татсан байдаг ч аахгүй юу? Ер нь Атмануудыг харахад тэгж авдаг гинэ. Тэгж өмдөө дээшээ татчихна гэж мундаг харагдав. Солонгос хоолыг ер нь та хэдгээр тавих вэ? Солонгос гоё шүү дээ. Хоолны соёлн, хоолны амт нь өнөөдөр монголчууд ч бас тэгэл бараг тэр солонгос хоолны амтанд орчихлоо шүү. Тийм шүү дээ. Би яа солонгос явчаад хоолын таашаагүй юм. Ихэндээ. За энэ байдгүй амттай хоолштой гэж яваад. Тэгээ дараа нь Вьетнам, Лаос, Камбож, зүүн Азаар нэлээ яваад ирсэн чинь дараа нь солонгос хоолоо идсэн чинь за нөгөө Вьетнам, Лаос, Камбожийн хажууд бол өстой жинхэнэ хоол шиг хоол юм байна. Бид нар хажуудаа ийм гоё хоол авахад бас мэдэрдэггүй байх штэ. Тэгээд дараа нь сүүлдээ за энэ хоол өстой гоё. Тайланд явахад Тайландын хоол өстой хоолсохгүй байгаа. Харин тийм. Тэгээд нь солонгосууд яагаад солонгос таун гэж байт юм байна. Тэндээ нь солонгос хоол идсэн. Хамаагүй гоё юм чи. Манай Монголын тогооч нар сая дэлхийн 170-80 улсаас одоо 3 тонн гэдэг чинь бас сайн штэ. За баяр хүргэнэ айста. Баярлалаа. Баяр хүргээд хоёлаа нэг татчий да тэхөө. За Монголын тогооч нарын галт тогооны борхтын яруу алдар Бадар Тугай гэж ярьж байлаа. За сайн байна уу мэдөө. Энэ ямар хоол хийж юм мэдөө? За эдний нэг сони юм Жигэр маниши харагддаг нэг хийгээд жигэр шал ондоо шүү. Наас нь гахаа махан жоохон сүжиггүй байхгүй юу? Ер нь гахаа мах идэхгүй гэсэн чинь надад тэгжсэн. Манай солонгос хоолны газар алтан тариатай ингээд бүр том гэрээ хийсэн гинэ. Тэгээ алтан тарианы гахаа чинь нөгөө сэр улаан буудай, үр тариа, дээрээс нь маш олон төрлийн ногоо. Дандаа юм шимтэй мэддэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр та нар идэд үзээрэй мах нь бол өстой үнэхээр өөр гэсэн. Монголд ганц бэст алтан тарай амхах та. За одоо хоёул жирүүгээ идэл одоо жинхэнэ махын одоо шалгачи тий. Гэтэ гахааны мах бол одоо солонгосчууд хийж гин, японочууд хийж гин. Дэлхийд даяар гахааны мах хийж байгаа шүү дээ. 세베노 만나서 반갑습니다. Сайн байна уу? Намайг Куан Гусон гэдэг. Би энэ Сүндээгүүг рестораны ерөнхий тогооч захирал нь байна. За би Солонгост байхдаа Сөүл хотын Чонан дүүрэгт 20 гаруй жил Сүндээгүүг рестораны одоо тогоочоор ажиллаж ирсэн. Тэгээд энэ сайхан одоо ажиллаж ирсэн яг Солонгос амтаа Монгол найз нартай хүргэж байгаадаа маш их баяртай байгаа. Баярлалаа та бүхэндээ. 감사합니다. Макколиг уухаар нэг юм гоё бараа шиг ууж байгаа юм шиг. Тэгээд та нар гоё юм сингэнсэн амт байна. Нэг гоё зөгийн бат хийж шиг. Банантай юм биш үү? Харин банан тийм биш үү? Би зөгийн бат амттай байна гэсэн чинь банантай. За энэ биш үү? Хоёр төрлийн макколи байна. Сөөжүү бол та маягтай гоё. Болчихсон мэд үү? Яаж идэхгүй юм бэ нүг? Энийг гааны навчаараа Гааны навчин дээрээ. Вау. За ингээд идэд үзчихв. Тэгээ. За. Амар ахында. Гоё юм байна. Баамжтай. Гахааны мах гэхэд тийм хурц өөх тос их бага амтагдж штэ. Гоё. Наач маягтай гоё. Одоо яг юм.
манай монголчууд ингэдэг гинэ. Нөгөө арх дарсны хэрэглээ өндөр болохоор нөгөө элэг өөхлөлттэй байдаг. Гэтэл арх дарс хэрэглэдэггүй мөртлөө элэг өөхлөлттэй улсууд маш их байдаг юм байна. Тэгээд яагаад гэвэл нөгөө хоол хүнсний нөгөө тийм зохистой бус хэрэглээнээс болж элэг өөхлөлдөг. Тэгээ манай од тан гэдэг нэг мундаг одоо брэнд гаргасан нөгөө Баатар хотын нөгөө хүүхдүүд Сэрчмаа гэдэг нэг хүүхэн байгаа. Манай докторын зэрэг хамгаалсан. Тэгээ сүүлдээ юу хэлсэн бэ гэхээр яг нөгөө элэгний өөхлөлтөнд зориулсан одоо тийм элэгний цай гаргаж авсан байна. Найзан чам тэр элэгний цайг одоо бэлгэлнэ. За баярлалаа. Элэгний цай бол одоо бас буруу ойлголттой. Энэ хүн тарган болохоор элэг нь өөхөлдсөн гэхэд элэг нь өөхлөөгүй байдаг. Туранхаа мөртлөө элэгний өөхтэй хүмүүс байдсан байх шүү. Энэ од тангийнхаа гоё цайг гоё хэрэгжилж байгаарай. Яа мэдээж одоо огт харигтаар суухгүй байна гэж байхгүй шүү дээ. Найз нөхдүүд гоё ингээд шагнал даваад ирлээ. Бид нар чинь бас хаяа сайхан бас ад жаргалын гормон ямар шүү дээ. Зөв зохистой хэрэглээ баймаар байна тий. Одоо юм хэтрүүл чиглэл бүгд хоош. Тийм ээ. Тийм манай Мекогийн хувьд бол одоо олон жил гадаадд тогооч хийсэн хүний хувьд яг эрүүл хоол гэж яг ямар хоолыг хэлэх вэ? Таны хувьд. Би юу? Би эрүүл хоол гэдэг. Зүгээр өөрийнхөө хэмжээнд чадах гэж биш. Кайф авч ид. Нэгдүгээр дуртай юм бүгд нэг. Гэхдээ хэдэ хаана яаж идэх вэ? Хэрвээ чи бие хүчний ажил хийдэг. Одоо ямар нэгэн бодитын тамирчин барилгын ажил. Тэгээ бие хүчний ажил хийдэг хүмүүс бас өөр хоолтой. Офисын ажилтан одоо эрдэмтэн мэргэдүүд бол бас нэг өөр ажилтай. Хоолны. Тэгэхээр дуртай мэд тэгээ өөрийнхөө бие хоолтой юм. Тэр чинь эрүүл хоол. Сүндээгүг гэдэг нэг сайхан гоё хоолны газар ирээд чи өдөөж бас сүнгээ сайхан суулаа. Хангалттай юм шүү. Тий, хангалттай. Тэр хэрэг дагуулж орж ирье. За өнөөдрийн хувьд одоо Мэндэ битээр бол одоо Улаанбаатар хотын хамгийн гоё шөлтөй газар орж ирээд ёстой жинхэнэ нөгөө юу гэдэг нөгөө шигдаан гэж нэг гоё юм байдаг тий. Шигдааны соёлыг үзтээ. Тэгээд одоо манайхан хүүдэн сэрүүний улирал болж байгаа. Яг гоё одоо гоё кайф авч сайхан идеал юм бол ийшээгээ циркийн зүүн талын одоо Сүндээгүг ресторанд ирээрээ. За баярлалаа. Одоо ингээд Сүндээгүг дээрээ уулзцаая нэгтүүдээ.